Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхөө хичээлээр байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартын ерөнхий ойлголтыг бэлтгэсэн байна. За сургалтын маань гол зорилго бол энэ хүү стандартынхаа ерөнхий ойлголтын тухай мэдлэг ойлголт өгөх зорилготой. За сургалтын агуулгын тухайд гэвэл байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандарт гэж юу вэ? Мөн түүний үндэслэл бүтцийн талаар, за мөн стандартыг хэрэгжүүлснээр бий болох үр дүн ач холбогдол, үе шатуудын талаар, за мөн Монгол улсын байгаль орчны талаарх хууль эрх зүйн орчны талаар бас багатай мэдээлэл бүртгээр бэлдсэн байна. За эхний сэдв рүү хойдуулаад орцгоё. За орчлын оронд та бүхэндээ юу хэлхийг хүссэн бэ гэхээр Environmental Management System буюу одоо энэ байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт EMS гэж товчилж ярьж байгаа энэ стандартыг бол хэрэгжүүлэх бас нэг шалтгаан байдаг. За энэ маань юу вэ гэхээр сүүлийн жилүүдэд бол хүлэмжийн ийн талаар маш их судалгаанууд дэлгэгдэж байгаа. За энэ зургийг та бүхэн харж байгаа байх. Тухайлх юм бол энэ зураг маань юу илэрхийлж байгаа вэ гэхээр хүлэмжийн хийн хэрвээ бид нэр ялгаруулж байгаа хүлэмжийг огцон багасгаж чадахгүй болвол дараах байгаль орчинтой холбоотой эрсдлүүд бүс нутгуудад үүснэ гэсэн зураг байгаа. За энэ маань New York Times сэтгүүлд бол нийтлэгдэж исэн юм нийтлэл байгаа. За тухайлх юм бол манай Монгол улсын харагдаж байна Төв Азад харагдаж байгаа тий. За энэ дээрээс ингээ харах юм бол хвчлэн шар өнгөрцөн болсон байна. За шар өнгө маань энэ дээр water stress буюу ер нь бол усны нөөцийн хомсдолд орох магадaltaй, ган гачиг болох магадaltaй гэж харагдаж байгаа. За хамгийн ихний цэнхрээр тэмдэглэсэн энэ бүс нутгуудын хувьд гэх юм бол flooding буюу үер усны аюултай ийм аюул үүсэх магадaltaй гэж харагдаж байна тий. Манай Монгол улсад ч гэсэндээ үер усны аюулын бас бага хэмжээгээр харагдаж байгааг та бүхэн харж байгаа байх. За мөн хоёр дахь энэ ягаан оранж өнгө гэх юм уу? Энэ өнгө маань болохоор heat stress буюу энэ халууны стресст орох орнуудын бүс нутгуудын харуулсан байна. За дараагийнх нь буюу энэ ягаанаар харагдаж байгаа нь болохоор wild fires буюу байгалийн гаралтай галт түймэрийн аюулд орох бүс нутгууд энэ дээр ингээ харагдаж байна. За дараагийнх нь энэ ногоон өнгөөр тэмдэглэсэн нь бол hurricanes буюу хувь салхитай холбоотой ихэвчлэн далайн эргийн усуудыг та бүхэн энэ дээр харж болж байна. Хувь салхины эрсдэл байгалийн гамшиг үүсэх боломжтой гэдгээр харагдаж байна. За дараагийнх нь бол энэ Чернелийн ягаан буюу sea level rise буюу ихэвчлэн бас энэ далайн эргийн орнуудаар далайн түвшин нэмэгдэх ийм аюулууд байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ зургийн маань гол зорилго нь бол юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ иргэн хүн за байгууллага улс орон бүгд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахгүй бол биднэрт ийм эрсдлүүд байна гэдгийг энэ зурнаас харж болох нь. За энэ стандартын маань ISO 14001 гэдэг яриад байгаа энэ стандартын маань бол бий болгож, зохиож, баталж байгаа газар маань бол олон улсын стандартчлалын байгууллага байгаа. За та бүхэн мэдэх бах ISO гэдэг. За энэ байгууллага маань 1947 онд байгуулагдсан. Нийт 173 гишүүн орнтой. За манай орн бас аль хэдийн элссэн байдаг. За 2025 оны байдлаар 25802 стандартыг батлаад олон нийтэд гаргацсан байж байна. За энэ стандартуудын маань онцлог нь юу вэ гэхээр энэ стандарт маань өөрөө сайн дурын стандартууд байгаа. Тэгэхээр байгууллага заавал хэрэгжүүлэх гэсэн юм байхгүй. Тэгэхээр сайн дураар хэрэгжүүлдэг гэж болгож байна. За тэгвэл сайн дураар хэрэгжүүлж байгаа ч гэсэндээ олон улсад буюу нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм стандартууд байж байгаа. За энэ стандартын маань үндэслэлийн талаар товчхон дурдъя. За байгаль, эдийн засаг, нийгэм гээд энэ гурван хүчин зүйл байгаа. Энэ гурван хүчин зүйл маань тогтвортой байх юм бол ер нь бол тогтвортой хөгжил явагдаж байна гэж ойлгож болдог. За сүүлийн жилүүдэд бол энэ sustainability буюу тогтвортой байдал хөгжил гэсэн үгнүүд бол модонд ороод байгаа. За энэ үгнүүд маань ямар утга цаана илэрхийлээд байгаа вэ гэхээр танай байгууллага үйл ажиллагаа явуулаад ашгаа олоод эдийн засгийн хувьд ашигтай. За тэгээ ажилчдын хувьд нийгэмдээ бас хувь нэмэртэй. Дээрээс нь байгаль орчноо хамгаалж чадаад байгаль орчноо хамгаалах бодлого явуулаад байгаль орчныхон сөрөг нөлөөллийг бууруулж чадчих юм бол танай байгууллага тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа байгууллага гэж хэлж байна. Товчхондоо бол ийм ойлголт байгаа. За дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан 17 тогтвортой хөгжлийн зорилтууд байдаг. За энэ зорилтуудын хувьд бол Монгол улс бас үүнд нэгдсэн байгаа.
За тэгэхээр танай байгууллага ISO 14001 стандартыг хэрвээ хэрэгжүүлж эхлэх юм бол хэрэгжүүлээд амжилтаар хэрэгжүүлэх юм бол танай байгууллага энэ 17 зорилтын 12-т нь буюу одоо ямар нэг байдлаар хувь нэмрээ оруулж гинэ гэж ойлгож болно гэсэн үг. За стандартынхаа үүсэл хөгжил рүү орцгоё. За 18 дугаар зууны үед бол ажилтны төрийн жилүүд бол нэлээд эрчимтэй хөгжөөд за ажилтны төрийн хувьсгал бас явагдсан. За үүнтэй холбоотойгоор байгаль орчинд гарч исэн сөрөг нөлөөллүүд бас нэлээд ихссэн байгаа. За үүнээс улбалаад 1972 онд Стокгольм хотод болсон нүүбийн хүрээлэн буй орчны асуудлаар хаанхны бага хурал болсон байгаа. За дараа нь 1987 онд Our Common Future буюу бидний хамтын ирээдүй гэдэг одоо тайлан бас ингэж нүүбээс гаргасан байдаг. За үүн дээрээ байгаль орчны менежментийн тогтолцоог ер нь байгууллагууд улс орнуудыг хэрэгжүүлэхийг уриалсан байдаг. За дараа нь 1992 онд Рио де Жанейрогийн дээд хэмжээний уулзалт болсон байгаа. За үүн дээр болохоор Британий институтээс BS7750 гэсэн ийм байгаль орчныг хамгаалах тухай бас ийм стандарт анхны хувилбар гарч исэн. За дараа нь болохоор 1996 онд яг энэ ISO гэдэг олон улсын стандартчлалын байгууллагаас хамгийн ихний ISO 14001 1996 хувилбар бол гарсан. За энэ стандартын гаргасан онцлог нь гэх юм бол бохирдлын одоо байгаль орчны бохирдолд хяналт тавих, сөрөг нөлөөллийг зохицуулах асуудлуудыг шингээсэн байдаг. За 2004 онд бол энэ маань шинжлэгдсэн. За стандартууд маань бол нэг тодорхой хугацааны циклтэй байнга шинжлэгдчихэд. За энэ 14001 стандарт бол өөрөө 2 удаа шинжлэгдсэн. Нэг нь 2004 онд шинжлэгдсэн, дараагийнх нь 2015 онд шинжлэгдсэн. Одоо бид нар хэрэгжилж байгаа стандарт бол ISO 14001 2015 оныг бид нар хэрэгжүүлж байгаа. За манай стандарт хэмжил 100 газраас одоо энэ стандартыг MNS болгож баталсан он нь 2016 онд баталсан. Тэгэхээр манай нөгөө MNS болгож баталсан MNS 14001 2016 стандарт маань бас монгол хэл дээрээ байж идэг. За олон улстай бол 14001 2015 гэсэн хувилбарыг ашиглаж байгаа гэж ойлгож байна. За стандартууд маань өөрсдөө бий болохдоо нөгөө олон улсын стандартчлалын байгууллага техникийн хороодууд бий болдог. За 14001 маань өөрөө энэ 14000 гэсэн бүлэг стандартад хамаардаг. За энэ бүлэг стандартыг бий болгоод байгаа газар нь ISO TC 207 гэсэн юм техникийн хороо ажиллаж байдаг. За энэ техникийн хороод маань ямар чиглэлээр стандартууд бий болгоод байна гэхээр энэ дэр ингээ харагдаж байна. Хамгийн ихнийх нь бол энэ Environmental Management Systems буюу за байгаль орчны менежментийн тогтолцооны хүрээний стандартууд гэж харагдаж байна тий. За энийг 10 слайдын дэлгэрэнгүй бас ярив. За нийтдээ бол 14000 гэсэн бүлэг стандарт маань өөрөө нийт 68 стандарт бол одоо батлагдсан. Олон улстай бас батлагдсан байж байгаа. За үүнээс өнөөдрийн байдлаар бол 23 стандарт маань бас хөгжүүлэлтэнд хийгдэж явж байна гэж ойлгож болох нэ. Тэгэхээр 68 стандарт аль хэдийн батлагдсан, 23 нь болохоор хөгжүүлэлтэнд явж байгаа. За энэ бүлэг стандартын хувьд бол сая нэг 6 чиглэлээр хөгжүүлэлт хийгддэг гэж ярьж ирсэн. Хамгийн ихний бол Environmental Management System байсан. Өнөөдөр бид нар ярьж байгаа стандарт бол энд харагдаж байгаа ISO 14001 стандартыг ярьж байгаа. За энэ маань болохоор байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн одоо баталгаажуулалтын гэрчлэгийг шаарддаг ийм одоо шаардлага тогтоосон стандарт байгаа. За ингээд EMS дотор 13 стандарт хөгжүүлэлтэнд орсон баталгаажсан байгаа. Энэ дотор нь ингээд бас зарлаад үзвэл бас бусад 12-ны дотор хуваагд орсон байдаг. За дараагийнх нь чиглэл бол Environmental Auditing буюу одоо байгаль орчны аудиттай холбоотой стандартууд бас энэ дээр гарт батлагдсан байдаг. За дараагийнх нь энэ шошго буюу одоо labeling гэсэн чиглэлийн стандартууд бас энэ дээр орсон байж байгаа. За Environmental Performance буюу байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой бас стандартууд байдаг. За дараа нь Life Cycle Assessment буюу амьдралын мөчлөгийн үнэлгээ гэсэн одоо ийм стандартууд бас энэ дотор батлагдсан байж байгаа. Life Cycle гэдэг маань өөрөө манай ISO 14001 стандартын бас нэг гол концепт явж байдаг. За дараагийнх нь энэ Greenhouse буюу одоо хүлэмжийнтэй холбоотой стандартууд маань энэ дэр батлагдсан байж байгаа. За хүлэмжийнтэй холбоотой стандартууд маань 17 стандарт одоо дийлийнх нь бас энд явж байгаа. За сүүлийн жилүүдэд бол хүлэмжийн тооллого гэдэг ойлголтууд бол нэлээх гарч ирсэн. За хүлэмжийн хий буюу CO2 гэсэн нэгж рүү тухайн байгууллагын үйл ажиллагаанд гарч байгаа байгаль орчин нөлөөлж байгаа нөлөөллийг энэ нэгж рүү шилжүүлээд
За энэ нэгжээ бууруулахын төлөө байгууллагууд бас үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гаргаж ажилладаг болсон байгаа. Тэгэхээр манай Монгол улсад сүүлийн жилүүдэд үлэмжийн толгой хийгээд за түн дээрээ бас ингээд төлөвлөгөө гаргаж ажилладаг ийм бас чиглэл рүү орсон явж байна. За стандартын маань хамгийн гол зорилго нь юу вэ гэж. За стандартын хамгийн гол зорилго болвол ер нь л байгаль орчныг хамгаалах, мөн байгаль орчин нийгэм эдийн засгийг тэнцвэртэйгээр хангах, за хариу арга хэмжээ авах боломжийг олгох, тийм нөхцөлийг бий болгоход л оршиж байгаа гэж байна. Ер нь бол хамгийн энгийгээр ярих юм бол танаас болон танаа байгууллагаас үйл ажиллагаа явж явах хугацаанд хамгийн бага сөрөг нөлөөллийг байгаль орчинд хэрхэн үзүүлэх вэ? Түүнийг яаж одоо менеж хийх вэ гэсэн ийм зорилготой байдаг. За үүн дээрээс ингээд энэ зорилго дотроо бас зорилтууд байгаа дээ тий. Тухайлх юм бол байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг өрчсөн сэргийлэх ба нөлөөллийг бууруулах замаар байгаль орчныг хамгаалах зорилт байна. За байгууллагууд үүсч буй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, байгууллагын дагаж мөрдөж байгаа хууль болон зохицуултын шаардлагуудыг хангуулах. За энэ бол маш чухал асуудлууд байгаад байдаг. Байгууллагууд өөрсдөө дагаж мөрдөх хууль эрх зүй болон зохицуултын шаардлагуудыг аанда хангаж эхэлдэг гэж хэлж болно. За байгууллагын бүтээгдэхүүн үйлчлэгнээс санамсаргүйгээр байгаль орчин нөлөөлөх байдлыг амьдралын мөчлөг баримтлалыг харуулцах. За нөгөө амьдралын мөчлөг гэдэг түрүү ярьжсэн life cycle маань энд бас дахиж орж ирж байна. За байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах. За байгаль орчны гүйцэтгэл гэдэг юу гэж ойлгох вэ гэхээр танай байгууллага байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөө бууруулах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж чинь тэр бүгд нь өөрөө байгаль орчны гүйцэтгэл гэж ойлгож болох нэ. За байгаль орчны үйл ажиллагаа дэмжих стратеги бий болгох гэж байгаа. За ийм одоо зорилтуудтай байх нь. За дараагийн слайд нь маань энэ стандартын онцлогуудыг бас дурдж өгч байна. За сайн дур хийх гэж байгаа. Түрүүн бас хэлжсэн. Бүхэл стандартууд маань олон улсын стандартууд маань сайн дур хийх байгаа. За тэр тусмаа энэ байгаль орчны ISO 14001 стандарт нь өөрөө ашигын төлөө бус стандарт байх нь. За байгаль орчны стратегийн менежментийг хэрэгжүүлэх гол түлхүүр болдог гэж байгаа. За байгууллагууд бол байгаль орчинд холбоотой үйл ажиллагаа явуулахдаа одоо стратегиудтайгаа өөрсдийн байгууллагын бизнесийн стратегтэй бас холбож үздэг болсон. Тэгэхээр энэ стратегийг бас хэрэгжүүлэх гол түлхүүр болж байна. За байгууллагын доктортой хөгжлийн хариуцлагыг тодорхойлох үзүүлэлт болж байна. За танай байгууллага доктортой хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бол ер нь бол ихэнх байгууллагууд нь ISO 14001 стандартыг хэрэгжүүлсэн байж байгаа. За бусад стандартаа нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой буюу high level structure гэдэг одоо ийм агуулгатай байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр 2015 оноос хойш гарсан батлагдсан энэ олон улсын стандартууд хоорондоо нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой болсон гэсэн бүлгүүдээрээ. Тэгэхээр зарим одоо байгууллагууд ISO 14001, 9001-ийг юм хамттан хэрэгжүүлж явдаг. За үүнийг нэгдсэн менежментийн тогтолцоо гэж ярьдаг. За эрсдэл суурилсан сэтгэлгээг бас дотроо агуулсан байгаа risk based thinking буюу эрсдэл суурилсан сэтгэлгээ. Тэгэхээр альва зүйлийг эрсдэл суурилан түүнийгээ төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх ийм үйл ажиллагаа руу шилжиж байгаа. За амьдралын мөчлийн үзэл санааг бас шингээсэнгээ түрүүний ярьжсэн life cycle-ыг бас оруулсан байна. За стандарт маань ийм онцлогуудтай байж байна. За стандартын бүтцийн тухайд аваад үзье. За та бүхэн зарим нь бол мэдж байгаа бах ISO стандартууд маань өөрсдөө дотроо PDCA гэдэг циклийн бүтцтэй байж идэг. За 14001-ийн хувьд мөн ялгаагүй PDCA циклийн бүтцтэй байгаа. За plan, do, check, act буюу төлөвлөл, хий, шалга, үнэл гэсэн ийм одоо ийм циклийн бүтцтэй. За үүнээс ингээд та бүхэн харж байгаа бусад стандарттай бас адилхан. Эхлээд байгууллагынхаа дотоод гадаад асуудлуудыг тодорхойлдог. За тэгээ байгууллагынхаа нөхцөл байдлыг бас тодорхойлно. Мөн сонирхогч талуудынхаа эрэлт хэрэгцээг тодорхойлоод ингээд төлөвлөлтөө хийгээд за түүнийгээ үйл ажиллагаа болгож хэрэгжүүлээд түүнийгээ үнэлээд тэгээд үнснийгаа дандаа сайжруулалт хийдэг. Байнгын сайжруулалт хийгээд ингээд эргэлддэг ийм бүтцтэй. За энэ манлайл буюу одоо лидершип буюу манлайл маань гол харагдчихээн. Тэгэхээр манлайл бол бүх одоо энэ үе шатуудад маш чухал гэдгийг эндээс харж болно. За тэгээ гарцсан нь юу вэ гэхээр байгаль орчны гүйцэтгэлийн сайжруулалт хийгддэг. Төлөвсөн үр дүндээ хүрдэг гомдол санал барагдуулахад бас ингээд
үр нөлөөтэй гэж харагдаж байна. За энэ стандарт маань өөрөө 0 бүлэг ороод ирэхээрээ 11 бүлэгтэй болчдөг. Ер нь бол 10 бүлэгтэй гэж явдаг. За 0 бүлэг 0-оос 3 дахь бүлэг нь бол стандартын маань өөрийнх нь одоо нэр томьёоны тайлбар, норматив хвшлэл зэрэг явдаг бол яг 4-өөс 10 дахь бүлэг нь өөрөө яг стандартын шаардлагуудыг заасан ийм бүлгүүд байдаг. За дараагийнхаа 2 дахь одоо агуулга руу орж ийн. За стандартыг хэрэгжүүлэхэд бий болох үр дүн ач холбогдлын талаар хэдүүлээ ярилцъя. За стандартыг хэрэгжүүлсний ач холбогдол нь юу байдаг вэ гэхээр ер нь бол зарим одоо байгууллагууд хэрэгжүүлэхдээ үүнийг ташаа ойлголтууд яваад байдаг. Одоо шууд зардал багасгах, зардал хэмнэх талаас нь ойлгоод байдаг. Гэхдээ энэ маань хэрэгжүүлэх явцдаа хэрв та бүхэн үр дүнтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлж чадах юм бол үр дүнд нь одоо хэрэггүй зардлыг бууруулгаж эхэлдэг. За эхнээс нь хэдүүлээ харцгаая. Хууль болон зохицуултын шаардлагуудыг биелүүлэх ач холбогдол биднэрт үүсэж идэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр түрүүн бас дурдчихсан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд маань тодорхой хууль эрх зүйн зохицуултын шаардлагуудыг мөрдөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхэн энэ стандартыг хэрэгжүүлэх явцдаа одоо үйл ажиллагаантай холбоотой байгаа хууль эрх зүй болон зохицуултын шаардлагуудаа жигсаагаад үнэлгээ хийдэг. За үүнтэй холбоотой хэрвээ биелүүлээгүй шаардлагууд байвал биелүүлэхийг шаарддаг гэж ойлгож болно. Түүнтэй холбоотой төлөвлөлтүүд гаргаад хийлд явдаг. За нийгмийн хариуцлага хүрээнд байгаль орчноо хамгаалах бас нэг юм төлбөр болж байгаа. За шинэ хэрэглэгчтэй болох буюу ногоон үзэл баримталтай хэрэглэгчдийг татах бас ийм маркетинг хийх юм боломжтой болцсон байгаа. Тухайлх юм бол одоо Z generation гэдэг байгаа сүүлийн үеийн хүүхдүүд, сүүлийн үеийн одоо залуусын хандлага нь юу болсон бэ гэхээр ногоон болон байгаль орчноо хамгаалах чиглэлийн одоо ногоон үзэл баримтлалыг илүү өөртөө ойлгодог болсон. Тэгэхээр бас ISO 14000-ыг нэвтрүүлсэн одоо юу гэдэг бүтээгдэхүүн авч хэрэглэх нь одоо өөртөө нэмэгдэж байгаа гэж ойлгож болох юм. За зах зээл тэнцлэх нэр хүнд өсөх болон зах зээлд нэвтрэх боломж олгож идэгөө гэж байгаа. Одоо бол бид олон улс тааж тэр Монгол улс тааж тэр зах зээлийн нэр хүндээ өсөхийн тулд бас нийгмийн хариуцлага, байгаль орчноо хамгаалах бодлогод явуулах хэрэгтэй болсон. Түүнтэй холбоотойгоор ISO 14001 стандарт хэрэгжүүлэх юм бол бас нэр хүнд өсөх, бас өөр зах зээлд нэвтрэх боломжуудыг олгож идэг байна. За үр ашиг буруулсан зарлыг багасгах гэж. За энэ маань болохоор шууд одоо стандартыг хэрэгжүүлээд шууд зардал багасаад эсвэл одоо төсөв багасаад ах юм байна. Шууд хийж ойлгож болохгүй. Энэ маань бол одоо өөрийнхөө байгаль орчинд учруулж байгаа зөв нөлөөллүүдийг хэмжиж дата бааз үүсгэснээрээ түүнийгээ багасгаж чадсанараа зардлыг бууруулдаг. За хөрөнгө оруулагчид болон сонирхогч талууд итгэл үнэмшлийг төрүүлэх гэж байна. За зарим хөрөнгө оруулагчид мөн одоо юу гэдэг захиалагч талууд байгууллагуудаас одоо ISO 14001 стандартыг нэвтрүүлсэн байх ч гэдэг юм уу ийм шаардлагуудыг тавьж эхэлдэг. Одоо тавьж идэг. Түүнтэй холбоотойгоор бас хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшийг төрүүлэх бас нэг харагдаж идэг. За хог аяллаа менежментийг сайжруулах гэж байгаа. Ер нь бол альва бүх байгаа аж ахуйн нэгжид үүсдэг одоо байгаль орчны асуудлын нэг бол хог аяллаа асуудал байдаг. За үүнтэй холбоотойгоор хог аяллаа менежментийг сайжруулах бас хүн болж идэгөө. За хэрвээ танай байгууллага химийн хорт олон аюултай бодисыг ашигладаг бол бас энэ менежментээ сайжруулах боломжтой. За ажилчдын гаралтыг бууруулах гэдэг маань шинэ бас юм ач холбогдол байгаад байгаа. За энэ маань болохоор одоо ийм соёлтой байгаль орчноо хамгаалах, ногоон үзэл баримтлалыг дэмжиж байгаа соёлтой компанид ажиллах бас ийм боловсон хүчит бас нэлээх болсон. Тэгэхээр түүнтэй холбоотойгоор бас ажилтны гаралтыг бууруулах шалтгаан болж байна гэсэн судалгаанууд байдаг. За удирдлагын манлайл болон ажлын оролцоог нэмэгдүүлнэ гэж байгаа. За энэ маань та бүхэн түрүүн PDCA эзэглэлээр харсан манлайл буюу удирдлагын одоо тэр манлайллын хэсэг бол төвд байсан. Тэгэхээр энэ стандартыг хэрэгжүүлэхэд удирдлагаас маш их одоо манлайлал шаарддаг. За мөн хариуцлага шаарддаг. Түүнтэй холбоотойгоор бас аян өрнөдөг, хөтөлбөрүүд өрнөдөг. Тэгээ нэг стандартыг хэрэгжүүлэх явцад ажилтны оролцоог нэмэгдүүлэх бас ийм хөтөлбөрүүд гадаг. За байгууллагын ханганы нийлүүлэгчдийн нэгтгэх замаар байгаль орчны гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах ач холбогдолтой байж байгаа. За танаатай гэрээлдэг, танаа туслан гүйцэтгэгч юм уу эсвэл одоо хамтран ажилладаг байгууллагуудаа шаардлага тавих замаар түүнийхээ байгаль орчны гүйцэтгэлийг бас сайжруулж яадаг. За тухайлх юм бол зарим том одоо олон улсын байгууллагууд за танах байгаль орчныхоо
менежментийн байгаль орчныхоо менежментийн төлөвлөгөө хийгээд түүнийхэн үр дүнгийн гаргацсан байгаараа гэсэн шаардлага тавьчихдаг. Тэгээд тухайн байгууллага нь нөгөө ханган нийлүүлэгч байгууллага маань ханган нийлүүлэлтээ хийхин тулд байгальд орчныхоо менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ийм ажлууд эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор ингээд хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа уриалаад ингээд гүйцэтгэлээ сайжруулдаг ийм бас ач холбогдолтой байгаа. За сүүлийн жилүүдэд мөн байгаль орчин нийгэм засаглалын энэ тайлан буюу ESG гэдэг энэ тайлан бас нэлээд байгууллагууд бас гаргаад байгаа. За санхүүгийн зохицуулах орноос бас энэ шаардлагуудыг гаргацсан байдаг. За бонз буюу энэ тайланг бас гаргахад ISO 14001 стандарт маань бас үндсэн хэдэн хөшөөрөг болж өгч идэг. За байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх үе шатуудын талаар түрүүн харуулсан PDCA эзэглэлийг бас ингээ хөндлөн хэлбэрээр гаргасан байна. За plan, do, check, act буюу яг энэ дараалалаар төлөвлөл хий, шалга, үнэл гэсэн энэ дараалалаар 4-өөс 10 дугаар бүлэг маань өөрөө ингээ шаардлага тогтоосон энэ бүлэг маань ингээ хуваагдсан байж байгаа. За тухайлх юм бол 4, 5, 6, 7 дугаар бүлэг бол өөрөө төлөвлөлтийн бүлэг байгаа. За энэ цэнхрээр харуулж байна те. Энэ дотор ингээд танаа байгууллага энэ стандартыг хэрэгжүүлэхэд юу хийх вэ гэдгээ энэ дээр онцлоод өөрсдийнх нь байгаа нөхцөл байдлыг онцлоод ингээд үнэлгээнүүдээ хийгээд энэ дээр төлөвлөдөг. За 8 дугаар бүлэг нь бол тэр чигтээ энэ төлөвлөсөн ажлаа хийх бүлэг байдаг. За төлөвлөсөн ажлаа хэрхэн хийх үү гэдгээр энэ дээр гаргадаг. За 9 дугаар бүлэг бол хийсэн ажлаа үнэлэх, дотоод аудит явуулах, за түүнийхээ хийсэн ажлынхаа дүн шинжилгээ хийх бүлэг байдаг. За 10 дугаар бүлэг бол энэ дүн шинжилгээ хийгээд гарсан үйл тохиолдлуудаа залруулад тэгээд түүнийгээ дахин төлөвлөлтөнд хийгээд тасралтгүй цаашаа сайжруулах тухай энэ бүлэг байдаг. За энэ улааруулсан хэсэг буюу 6, 8 дугаар бүлэг болвол өөрөө энэ стандартын онцлог бүлгүүд байгаа. Бусад стандартуудтай нэгтгэн хэрэгжүүлэхэд бусад бүлгүүд нь нэгддэг бол 6, 8 дээрээ бага зэргийн онцлогтой өөрийн байгаль орчныхоо эрсдлийг тооцсон, байгаль орчныхоо асуудлуудыг бас тодорхойлсон. За тэгээд энэ онцгой байдал бэлэн байх хариу арга хэмжээ авах төлөвлөгөөнүүдээ гаргасан байхыг шаарддаг. За ийм үе шатуудтай байгаа. За ер нь бол байгууллагууд хвчлэн хэрэгжүүлэхээс өмнө манай байгууллага ер нь стандарт хэрэгжүүлэхэд хэр зэрэг бэлэн байгаа вэ гэдгээ GAP буюу зурны шинжилгээгээр илрүүлдэг. За дараа нь эхлүүлэлтийн үе шат руугаа ордог. Хэрвээ манай хэрэгжүүлэхэд шийдвэр гаргасан бол бага байгуулад төслийн бага байгуулад хэрэгжүүлэх үе шат руугаа ордог гэж хэлж байна. За тэгээд хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа баг байгуулсны дараа төлөвлөлтийн үе шатуудаа саяны хэлсэн 4-өөс 7 дугаар бүлгээ хийдэг. За тэгээд дараа нь хэрэгжүүлэлтийн үе шатаа хийгээд түрүүний хэлсэн 9 дугаар бүлэг дээр буюу хяналт үнэлгээний шатаа явуулаад ингээд 10 дугаар бүлэг маань сайжруулалтын үе шат руу ороод үе шатууд маань ингэж хэрэгждэг байх нэ. Гэхдээ энэ үе шатуудыг заавал ингэж хэрэгжүүлэх гэсэн дистарал байхгүй. Байгууллагууд өөрсдөө янзан бүрээр бас хэрэгжүүлэх боломжтой байгаа. За хэдүүлээ дараагийнхаа 3 дугаар агуулга руу орж ийн. За Монгол улсын хууль эрх зүйн талаар харъя. За Монгол улсад бол хууль эрх зүй ер нь бол хууль эрх зүй гэдэг үгнээс гадна зохицуултын шаардлагууд гэдэг бас үг явж байгаа. За хууль эрх зүй гэдэг бол яг манай Монгол улсад батлагдсан хууль эрх зүй орж байгаа бол зохицуултын шаардлагуудад бол юу гэдгийг зарим MNS стандартууд, зарим сайдын тушаалууд зэрэгүүд бас орж идэг. Тэгэхээр энэ хоёрыг хоёуланг нь бол хамттан бас ингэж цогцоор нь ойлгох нь зүйтэй. За энэ стандартын хууль эрх зүйн зохицуултын шаардлагыг хангуулах нэг ач холбогдолтой гэж нэг өмнө нь дурдсан. Түүнтэй холбоотойгоор энэ байгаль орчны менежментийн тогтолцооны 4-2 буюу сонирхогч талуудын хэрэгцээ хүлээлтийг үнэлэх хэсэг. За 6-гийн 1-3 буюу энэ нийслэлийн үнэлгээний хэсэг. За 9-1-2 буюу мөн энэ стандартыг хэрэгжүүлэлттэй холбоотой нийслэлийн үнэлгээний хэсгүүд дээр энэ хууль эрх зүй маань өөрөө хамаарч идэг. Тэгэхээр Монгол улсын хууль эрх зүйн орчин зохицуултын шаардлага маань ийм 3 заалт шаардлагад бас хамаарч идэг байна. За өнөөдрийн байдлаар манай Монгол улс маань өөрөө олон улсын гэрээ конвенцэд 689 гэрээ конвенцэд нэгдсэн явж идэг. За энэ маань болохоор нийт гэсэн үг. Зарим нь бол хугацаанд дууссан, зарим нь хугацаанд дуусаагүй байгаа юм гэрээ конвенцүүд байгаа. За ерөнхийлөгчийн зарлаг гэвэл 218 зарлаг бол байж байдаг. За энэ ерөнхийлөгчийн зарлагын жишээ дурдах юм бол ерөнхийлөгчийн
58 дугаар зарлиг буюу 2021 онд гарч исэн тэрбум мод хөтөлбөртэй холбоотой зарлиг бас дурдж болж энэ байгаль орчинтой холбоотой гэвэл за энэ олон улсын гэрээ конвенцтэй холбоотой гэх юм бол бас олон гэрээ конвенцуудыг дурдж болно. За засгийн газрын тогтоолын хувьд гэх юм бол 2443 ийм тогтоол байгаа. За энэ тогтоолтой холбоотой үндэсний хөтөлбөр төлөвлөгөөнүүд бас гарсан байж байгаа. За Монгол улсын хуулийн хувьд бол өнөөдрийн байдлаар 932 хууль батлагдсан дагаж мөрдөж байна. За сайдын тушаалын хувьд гэвэл 946 сайдын тушаал. За үүний хавсралтаар бол зарим нэг баримтчууд гардаг, тухайлбал бол бас журам гарч идэг хаа. За стандарт буюу нөгөө MNS гэдэг бид нар техникийн шаардлага тогтоосон ч юм уу эсвэл нэр томьёоны ч юм уу стандартууд байгаад байдаг. Энэ маань өнөөдрийн байдлаар 6743 стандарт ингээд батлагдсан. Дагаж мөрдөд явж байна. За байгаль орчинтой холбоотой хууль эрх зүй зөвхөн хуулийн талаар авч үзэх юм бол өнөөдөр 932 хууль байгаа гэсэн чинь үүний маань 40 гаруй хууль нь бол байгаль орчинтой холбоотой хууль эрх зүй хууль байдаг. За тэгвэл танай байгууллагын үйл ажиллагаа онцлогоос хамаарат энэ 40 гэдэг тоо маань өөрчлөгдөж байна. Зарим тохиолдолд багасна, зарим тохиолдолд бага зэрэг нэмэгдэх юм бас хандлагатай байдаг. За байгаль орчинтой холбоотой голлох хуулиудыг энд харуулсан байна. За энэ хуулиуд маань бол өөрөө түрүүн хэлжсэн танай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарат өөрчлөгдөж болно. Тухайлх юм бол танайх барилгын үйл ажиллагаа явуулдаг байх юм бол одоо энэ дотор ороог байгаа нэмж одоо хууль нэмэгдэж болно. Жишээ нь барилгын одоо аюултай болон хог хаягдaltaй холбоотой журам бас одоо барилгын хог хаягдлын тухай бас хуулиуд энд орж ирдэг. За одоо энэ дээрээс харах юм бол бид нар байгаль орчинтой холбоотой голлох хуулиудаараа стандартын шаардлагыг хангахын тулд үнэлгээ хийдгээ гэж түрүүн хэлжсэн. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр танай байгууллагатай холбоотой хуулиудаа чигсаагаад доторх бас одоо шаардлагуудыг нь чигсаагаад тэгээд манайх хэр нийцж байгаа вэ? Энэ хуулийг бид нэр хэр зэрэг биелүүлж байгаа вэ гэдгийг үнэлдэг гэсэн үг. За тэр үнэлгээ хийхдээ бас анхаарах хэдэн зүйл байгаа нь хууль маань өөрөө шинжлэгдэж идэг, өөрчлөгдөж идэг. Бас хүчин төгөлдөр байж идэг, мөн хүчил төгөлдөр бус болж идэг ийм одоо онцлогуудтай. Тэгэхээр бид нэр энэ одоо онцлогуудыг бас анхаарах хэрэгтэй. За тухайлх юм бол манай байгаль орчны хамгаалалт хууль манайх 95 оны 3 сарын 30-нд батлагдчихсан хууль бол өнөөдрийн байдлаар энэ маань 37 одоо шинжлэгдсэн. За хамгийн сүүлд бол 2024 оны 8 сарын 30-нд ингээд шинжлэгдсэн ийм хууль байж идэг. Тэгэхээр энэ шинжилэлт өөрчлөлтүүдийг бас харгалзан авч үзэх үнэлэх хэрэгтэй шүү гэдэг юм дээр бас дурдмаар байна. За мөн одоо манай хууль эрх зүйгээс гадна нөгөө зохицуултын шаардлагууд гэж ярьж исэн түүнтэй холбоотойгоор MNS стандартууд бас байдаг гэж исэн. За MNS стандартууд маань өөрөө стандарт хэмжил зүйн газраас гаргасан, тогтоосон ийм батлагдсан стандартууд байж байгаа. Та бүхэн хэрэг хүсэх юм бол стандарт хэмжил зүйн газрын вебсайт руу н ороод стандартуудтай Монгол улсын стандартын жигсаалт гэж хараад түүнээсээ бас өөрсдөд хамаарсан стандартуудаа жигсаагаад үнэлж болно гэж ойлгож байна. За үндсэн бол манай сургалтын маань гол агуулга бол энэ хүрээ дуусж байна. За нэмэлтээр та бүхэнд юу сануулж хэлмээр байна вэ гэхээр ISO 14001 стандартыг хэрэгжүүлэхийн өмнө анхаарах хэдэн зүйлс байгаа. Хэрвээ танах 14001 стандарт хэрэгжүүлэхээр шийдсэн бол танай байгууллагын яг алсын хараа, танай байгууллагын үнэт зүйлтэй энэ стандартын маань концепт нэгдэж уялдаж байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. За мөн байгаль орчинд учруулах одоогийн болон ирээдүйн сөрөг нөлөөллийг эрсдлийг тодорхойлох боломжтой юу гэдгийг бас харах хэрэгтэй. За зарим байгууллага маань болохоор одоо юу гэдэг үйл ажиллагаа явж эхлэегүй байхдаа ч юм уу эсвэл одоо нэмэлтээр өргөжж өөр үйлдвэр байгуулахдаа ч юм уу тэрийг хамааруулж үзэх гэдэг. За үйл ажиллагаа явж эхлэегүй бас байгууллагуудын хувьд стандарт хэрэгжүүлэхэд бага зэрэг сөрөг бага зэрэг бас дутмаг байж идэх шүү. Тэгэхээр тэрийг анхаарах. За мөн зохицуултын шаардлагуудын биелэлтийг хангаж байна уу гэдгийг харах хэрэгтэй. За зарим байгууллагын хувьд одоо нөгөө эрх бүхий гэрчлэгээ аваагүй байж ич одоо стандарт хэрэгжүүлэхэд зорио явж идэг. Ийм тохиолдолд бол танах хамгийн гол нөгөө одоо эрхээ аваагүй байж ич явуулахаар зарим нэг зохицуултын шаардлага буюу саяны хууль эрх зүйн шаардлага хангаагүй байна гэж үзээд бас дутагдлууд бол гарч идэг.
За бүх түвшний ажилчдад байгаль орчны үүрэг хариуцлагын талаар сургалт мэдээлэл өгч чаддгүй тий сургалтандаа хэр одоо ач холбогдол өгдөг вэ гэдэг нь бас их чухал. За мөн удирдлага буюу дээд удирдлага, гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, хөрөнгө оруулагчид маань өөрсдөө энэ удирдлага энэ стандартыг хөгжүүлэхэд манлайлж чадах уу, бэлэн үү гэдэг бас аягүй чухал. Удирдлагын манлайлал байхгүй байвал энэ маань цаашаа явхад нөөцөөр хангахад, шийдвэр гаргахад бол зогсолтонд орж идэг. За тэгээд мөн нөөцөөр хангахад бэлэн үү? Нөөц дотор бол маш олон төрлийн нөөцүүд орж байгаа. Хүн, техник, технологи, за тэгээд цаг хугацааны нөөц гэх мэтчлэн маш олон нөөцүүд орж идгийг анхаарах хэрэгтэй. За стандартыг хэрэгжүүлж байхад анхаарах хэдэн бас зөвлөгөөнүүд байна. Энэ маань юу вэ гэхээр стандартын шаардлагуудыг яг зөв ойлгож байна уу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Зарим стандартын шаардлагаа буруу ойлгоод буруу таскууд хийгээд яваад байдаг. Үүнийгээ анхаараарай гэсэн үг. Байгууллагын удирдлага болон нийт ажилтны оролцоо ихтгэл үнэмшил хэр зэрэг байна вэ гэдэг бас их чухал. Хэрвээ байгууллагын дээд удирдлагын манлайл байхгүй, ажилчид маань өөрсдөө ийм үзэл хандлагагүй байвал энэ стандарт хэрэгжүүлээд эхэлсэн ч зогсдог. За байгууллагын соёл үйл ажиллагаа төлөвлөлтөнд нэгтгэж чадаж байна уу гэж байгаа. Энэ маш чухал. Танай байгууллага өөрөө бизнесийнхаа төлөвлөгөө гаргахдаа, стратегийн одоо төлөвлөгөө гаргахдаа яг энэ стандартын шаардлагуудыг нэгтгэх хэрэгтэй байдаг. Нэгтгэхгүй байвал ISO стандартыг хэрэгжүүлэх ажил маань тусдаа явах гэдэг. Тусдаа явахаар ажилчид маань нэмэлт ажил хийж байгаа юм шиг мэдрэмж аваад байдаг. Тэгэхээр нэмэлт ажил хийгээд хаад түүний төгшөөгөөд стандартынхаа ажлыг хийдэггүй. Тийм учраас стандартынхаа одоо энэ хэрэгжүүлэлттэй холбоотой төлөвлөлт бүх ажлуудыг байгууллагынхаа өөрийн үндсэн үйл ажиллагаатай нэгтгэх нь маш чухал. За байнгын сайжруулах тогтолцоог бүрдүүлж чадаж байна уу гэж байна. Байнгын сайжруулалт гэдэг маань танай байгууллага хэрэгжүүлээд түрүүн ярьжсэн төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлээд үнэлээд тэгээд түүнийгээ дахин засаж сайжруулж чадж гин үү гэдгийг бас харах хэрэгтэй. Дээрээс нь байгууллагууд хэрэгжүүлж байхдаа анхны жилээ хэрэгжүүлээд амжилтаа дуусчаад баталгаажуулалтын гэрчлэгийг авчаад 2 дахь жилдээ түүнийгээ хаячдаг. Тэгж тэхгүйгээр одоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн. За стандартыг хэрэгжүүлсний дараа анхаарах бас хэдэн зүйлүүд байгаа. За стандартыг эхний жилдээ амжилтаа хэрэгжүүлсний дараагаар бид нэр дахиад өөрсдөөсөө бас асуулт асуух хэрэгтэй болдог. Тэр маань юу вэ гэхээр удирдлагын түн шинжилгээ үр дүнтэй хийж чадаж байна уу? Яг танаа нөгөө төлөвлөөд хэрэгжүүлээд үнэлээд өгнээ дараа нь шинжилгээгээ хийх нь зөв байна уу гэсэн. За байнга сайжруулах үйл ажиллагааг төлөвлөж чадаж байна уу? За түрүүндийнхтэй бас ижил агуулгатай байна тий. Дараагийнхаа одоо гарсан үйл тохиолдлуудыг нь арилгаад дараагийн жилийн төлөвлөгөөнд оруулж чадж гин үү гэж. За байгууллагад өөрчлөлт сайжруулалт хийдэж чадаж байна уу? За танай байгууллага стандарт хэрэгжүүлээд байдаг ямар нэгэн үр нөлөө ч юм уу, ямар нэгэн сайжруулалт гарахгүй байвал, ажилчид мэддэхгүй байвал бас их асуудалтай гэсэн. За удирдлага манлайлж нийт ажилтны оролцоо нэмэгсэн үү гэдгийг бас харах хэрэгтэй. Удирдлага өөрөө манлайлан энд оролцоод одоо урайлаад нийт ажилчдаа бүгдийг нь хамруулж чадж гэнэ гэдэг нь чухал. За байгаль орчны менежментийн тогтолцооны ажлаас хараад бус эрхийг тогтолцоог бүрдүүлж чадаж байна уу гэж байна. Танай байгууллагад хүний нөөцийн эргэлт гарна, хүний нөөцийн эргэлт гараад түүнээс хамааралтай зарим нэг ажлын байран дээр ажилтан байхгүй тохиолдолд ч гэсэн танаа энэ стандартын одоо тогтолцоонд бүрдсэн үү гэдгийг анхаарах хэрэгтэй. За процесс суурилсан байна уу гэдгийг. За байгаль орчны менежментийн тогтолцооны бодлого зорилтуудаа нийцэж ажиллаж чадаж байна уу гэдгийг бас харах хэрэгтэй. За байгаль орчинтой холбоотой гарах эрсдлүүд нэмэгдсэн үү, буурсан уу, эсвэл гарж ийн үү гэдгийг бас нэг үнэлэх хэрэгтэй болдог. За зарим нэг жишээнүүдийг та бүхэнд бас харуулъя гэж бодсон. За ISO 14001 стандартыг амжилттай хэрэгжүүлсэн жишээнүүдийн нэг бол 2001 оноос хойш хэрэгжүүлсэн энэ Premier Foods гэдэг компани байгаа. За энэ компани болохоор энэ стандартыг хэрэгжүүлснээрээ та бүхэнд харж байгаах тэг хогийн цэг гэдэг одоо зорилт тавиад тэгээд мөн одоо ажлын байрныхаа хог хаягдлыг 100% дахин боловсруулж чадчихаа гэж байгаа. За тэгэхээр зарим нэг хүнсний үйлдвэрүүд маань хүнсний хог хаягдлаа 100% дахин боловсруулж чадах боломж байна гэж ойлгож байна. За энэ Apcon гэдэг корпорашн болохоор өөрөө юу гэдэг вэ гэхээр энэ өөрийн онцлог нь доош суусан бетонын шалыг үр хөвшлөг үзүүлдэг юм байгууллага байгаа. За энэ маань болохоор 14001 стандартыг хэрэгжүүлснээрээ CO2 буюу түрүүний ярьжсэн хүлэмжийн хийдэ тэр CO2-ийн хэмжээг 90% багасгасан гэсэн тооцоол бас хийсэн байна. За ийм жишээнүүдийг бас
дурдж болох нэ. За дараагийн бас нэг өхийг зорьсон агуулга нь юу вэ гэхээр энэ стандарт маань ер нь хичнээн одоо энэ стандартыг маань дэлхий дээр ер нь хэр зэрэг их хэрэгжүүлээд байдаг юм бэ гэдэг эндээс харж болж байна. За тухайлх юм бол энэ бол 2019 оны дата мэдээлэл. Ер нь бол 9001 буюу суурь стандарт маань өөрөө чанарын менежментийн тогтолцооны стандарт маань нэгт явж идэг. Ихэнх байгууллагууд одоо хэрэгжүүлж идэг гэж ойлгож байна. За хоёрт бол 14001 явдаг юм аа гэдгийг үүнээс харж болно. За 22 онд мөн одоо 14.1 маань хоёрт явж байна. За эхнийх нь энэ харагдаж байгаа тоо бол сертификат авсан, баталгаажуулалт авсан байгууллагын тоо. За хоёр дахь нь болохоор тухайн байгууллагын одоо салбар нэгж сайтуудын тоо байх нэ. За дараагийнх нь бол 2023 онд хамгийн сүүлийн мэдээ байгаа. За энэ маань 14,001 маань бас л хоёрт явж байна. За энэ дээр ингээд харагдаж байгаа хаа гэж бодож эндээс бас мэдээлэл авахыг хүсэх юм бол та бүхэн маань IAF гээд олон улсын стандартад нэвтрүүлсэн байгууллагуудын судалгаа гаргадаг юм байгууллага байдаг. Эдний тайлангаас авч болно. За энэ тайлангаас бас 14,001 стандартыг эхний одоо 6 орн хэр зэрэг хэрэгжүүлдэг вэ гэдгийг үнээс харж болж байна. За эхний 6-ад бол Хятад, Япон, Итали, за Өмнөд Солонгос, Испани, за ингээд мөн United Kingdom of Great Britain орж байгаа. За энэ 6 одоо орнууд маань ингээ хойно урдаа ороод ингээд харагдаж байдаг. За сүүлийнх нь бол 2023 оны байдлаар бол Хятад бол нэлээд одоо энэ стандартыг хэрэгжүүлэлт нь багассан ч гэсэн бас тэргүүлсээр байгаа. За Япон бол Итали 3-т явж байна. За Япон болохоор Итали 2-т, Япон 3-т. За тэгээ Өмнөд Солонгос 4-т явж байгаа ингэж харагдаж байна. Тэгэхээр олон улсын сайн туршлага судлыг гэж бодж ивэл та бүхэн бас ойрхон байгаа энэ Хятад болон бас энэ Өмнөд Солонгос Азийн орнуудаас энэ Японоос бас туршлага судлах боломж авснаас харагдаж байна. За Монгол улсын хувьд болохоор яадаг вэ гэхээр 2019 онд бол нийт 12 гэрчлэгдсэн байгууллага харагдаж исэн. Тэгээ 25 сайт буюу 25 одоо ийм локейшн байрлалд одоо авсан. За 22 онд болохоор 78 гэж өсөж исэн бол 23 онд 59 гэж жоохон буурсан харагдаж байна. Гэхдээ энэ тоо мэдээлэл бол яг энэ IAF буюу яг энэ нөгөө гэрчлэгээл олон улсын стандартын одоо гэрчлэгийг бүртгэж байгаа байгууллагын хувьд гарч байгаа. Зарим байгууллагууд маань болохоор Монгол улстай хэрэгжүүлчихэд энэ байгууллагад бүртгүүлэхгүй тохиолдлууд бас байгаад байдаг. Тэгэхээр энэ тоо маань бас бага зэрэг бага энэ дээр бас харагдчих болно гэж ойлгож байна нэ. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийнхөө сургалтанд анхаарлаа хандуулж суусанд маш их баярлалаа. Тэгээ дараагийн сургалтаар ирээд олцгаая. Баярлалаа.